За осог guys, бэлгүүн өндөр хомжлэгээр би та бүхэндээ маш гоё сонирхолтой Among Us-ын талаар баримтыг бэлдэж байсан магаас. За тэгээ шууд баримт руу гаръя. За тэгээд 2018 оны 11 сарын 17-нд ер нь бол Among Us гэдэг тоглоом бол Steam-ээр тавигдчихсан байна. Гэхдээ Among Us-ыг хамгийн анх утсан дээр тоглоход зориулж гаргасан болохоор 2018 оны 6 сарын 15-нд л утсан дээр бол гаргаж ийсэн юм байна. За тэгээд компанийн нэр буюу Slot. За тэгээд Enter slot гэсэн ер нь бол утга нь болохоор Enter буюу доторх, за тэгээд slot буюу залхуу байгаа гэсэн үг илэрхийлэх юм байна. За тэгээд Among Us тоглоомны утга нь болохоор бидний дунд гэсэн нэртэй утгатай ер нь бол тоглоом. Тэгээд Among Us тоглоомны 3 л хамгийн анх зохиож ийсэн байлгаас энэ бүр үнэхээр галз байгаас тийм тоглоомыг 3 зохино гэдэг бас ер нь бол миний хувьд боломжгүй санагддаг. За тэгээд Among Us тоглоомны Mafia гэх тоглоом бол санааж гаргасан тоглоом. За тэгээд хамгийн сонирхолтой Imposter нь яагаад яг үнэндээ зүй. Харь гайгийн бит тах бүр маш өндөр магадaltaй юм байлээ guys. Тэгээд Imposter нь өөрөө ганцаархны скан хийж болдоггүй. Яагаад гэвэл нөгөө учир болохоор тоглогчдоос арай өөр биеийн бүтцтэй байд юм билээ guys. Тэгээд ер нь бол өөрийгөө скан хийж болдоггүй гэсэн үг. За тэгээд guys энэ удаагийн манай Among Us-ийн нөгөө тайлбарсан бичлэг иймэрхүү би анх удаага нөгөө ийм тоглоом тайлбарлаж үзэж байгаа болохоор би ер нь бол нэг сайн чадаагүй байх гэж бодож байна өөрөө. За тэгээд би алдаад талаар комент бичээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэг энэ хүрээ дуусна. Баяртай guys.